Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулав. Өнөөдрөөс эхлээд 8 та бүхэндээ зөвхөн өөрийнхөө үзэг дуртай кинонуудыг тайлбарлан хүргэхээр шийдлээ. Манай орчин үеийн хүүхдүүд бол миний үеийнхэн ч зарим нь бас Монгол кинонуудаа сайн мэддгүй юм билээ. Би одоо дахин үзсэн ч хизээж ууддаггүй киногоороо хамгийн түрүүнд та бүхэндээ бэлэг барьж байна. Энэ бол Тунгалаг Тамир кино. Энэ хүнийг Эрдэнэ гэдэг. Уг нь засагдхан хушууны гол хушууны хүн. Гэхдээ яасан бэ гэсэн ноёнтой заргалдвал толгойг нохотой заргалдвал хормойгүй гэдгийн үлдгэрээр ноёнтойгоо арсалдаж үнний мөнний төлөө тэнцээр байгаад одоо хөөгдөд хавчигдаж шахагдаад байх суух газаргүй болоод хөөгдөө зайлвал агуу хөвгтөд агуулаа явж байгаа нэ. Тэгээ одоо ор хоронгоо ойч хаяггүй дээшээ тэнгэр хол доошоо газар хатуугийн үлгэр болоод явж байгаа. Гэхдээ яг л ямар ч байсан аминд мэлтийгээд амьд арцаагаад ирүүл их байгаа юм чинь учир нь олдон доо гэж явж байгаа юм. За энэ бол нөгөө алдарт цахиур төмрийн эсцэн гарч байна. Би одоо хэдэн настай байсан юм бэ? 3 4 настай байсан юм уу? Энэ эсгийг үзэхэргүй их айдаг байж үлээ. Нэг мангас шиг санагддаг байсан. Менежерийг яах вэ? Ширэнд орооцсон. За тэгэл одоо ширтэйгээ зүг орогцсон тавих гэж яваа нь юм аа. Сайр юм хоохоо энэ чинь. Тэгэл энэ эсцэн бас аавалт мавалт бол тасархаа байгаастай. Та нар таалагдчихэж байна уу? За ер нь нэг шөнийн лөвөл явдлууд болоод байгаа юм л да. Зайлвал Эрдэнэ чинь тэгэл нутгаасаа хөөгдөж яваад цахиур төмөр ширэнд ороолгоцсон гэл оргоол. Энэ зураг мөргийг одоо тэгээ бодвол бас л орлуулагч ашиглаж авсан байх та. Ингээл унчтэй. Живдгөө буй юм да. За манай цахиур төмөр бол яах вэ? Энэ киноны маань ерөн гол дүрүүдийн нэг. Ерөн манай Тунгалаг Тамир кинонд бүх дүрүүд нь гол дүр гэдгээрээ илүү онцлогтой. Бусад киноноос Адарч тахар гэж нэг аимшигтай хүний гартай баригдангуутаа л одоо тэгээ ширлүүлчээд шоронд байжсэн ширтэйгээ оргоод менежергээ явж байгаа зураглаар ерөөхдөө киноны ихэнх хэсэг эхэлнэ. За тэгээ явж идэл одоо нөгөө баян итгэлтийн хүү хонгортой таарнаа. За энэ хонгор их хойшоортой утсан. За ахтай ямар ч байсан идэх юм чадвал авчраа. Тэгээд энэ ширийг тайлах хурц эртэ хутга нэгийг аваад ирэж хинт чүтээ хэлээрэй гэсэн. Хаанаас би өстө эр хүндээ хайртай. Би өстө бүгдийг авчирна гэж явд. Амар хөөрхөн цоглог. Айгу хөөрхөн хүү энэ чинь. Тэгэл гэрлөөгөө таваргаал захиур төмрийг одоо аврах ажиллагаанд орж байгаа юм да. Хөөрхөдөө мө захиур төмөр хэдий ширтээ ирж гисэн ширэнд ширлүүлж олон онсон болохоор зэрэг нэлээд бас туйлдсан ч гэсэн бас нэг чөмөг гэж нэг юм байна да. Тэгээ бас тэний хүнийг тэнгэр ивэн ичээр хонгор нь захиур төмрийн чинь улаан ногоон цагаан фэнд байж таарад та тусалнаа. Тусдалгүй яах вэ гэж хүүгээ авчихдээ. За ингээд ихтгэл байны гэртээ үйл явдлаа өрнж байна. За шарсан мах хандад үе шар зурхаач нямаг баярээ суудсан. Нөгөө бадарч тагалчaan бас нэг дагуултагаа цуг. Намаа навшижсэн ширтэйгээ шаач тийм да. Яйдөө байц. Яна харал хэлсэн. Тэгээ суужсэн чинь хонгор ороод ирнэ. За тэстэ ширтэйгээ оргочдөг ширтээ хулгаач юм да гэд. Харин тийм ээ хаа олтхоо дээ гэд. Тэгсэн нөгөө уужээсээ айрыг навьж дасгаа ичтэн цайлгуулад. Хөө яаж ин чи? Ста боови чинь засан шүү гэсэн чинь өгч. Тэгэлтэй тэг засал та. Би ста ишиг шиг чарлахгүй би хурах шиг дуугаа басаал явчихна. Өөдөөс нь жонжо хийнэ. Тэгсэн баяайлын бэлтэй айлын хүүхэд гэсэндээ айгуу ста хил амтай хэрүүлч вэ шүү танаа хонгор гэсэн. Хей. Чтэй том хүний өдөөс хин чи ингэж хэрэлдэжсэн. Болоороо чи гээл тэгдгийг итгэлтэй бай. Итгэлтэй баян хүү охин хоёртай юм шиг байгаа. За нөгөө шарсан ах андадгүй шар зурхаач маань зурхаага тавиал. За хөлн мухардаж, гар нь мухардаж, ер нь олдох тишээгээ хандцсан байна да гэсэн чинь мэн хонгор. Юу гинэ? Эста тийм юм байхгүй шүү. Худдын худлаа мэрэглээд гингүүтээ гараа гүчт. За тэгсэн цаана юу болж ийн гэсэн нөгөө эрдний чин ганц авч яваа морийг нь авч хулгаач аваа явцсан. Ясан дээр нөгөө эрдний одоо захиур төмөр чин төрсөн дүүн болж таард юм аа. Ганц дүүн л ядарч явахдаа аваа явцсан байгаа байхгүй юу? Энэ хорвоо гэдэг чи яасан шатуу юм те ганц морийг минь аваа явчихдаг. Одоо хүний газар явган нүцгэн юугаа хийнэ нэгэсэндээ одоо орчин үеэр ганц нэг юутэйсэн те пүрүс 20-тэй байсан юм одоо пүрүс 20-ын хулгаач аваа явчихтал гэж ойлгогдохоор байгаа юм л да. Тэгэл одоо гуниглаа сууж исэн чинь бадарч тахар нөгөө дагуултагаа ирсэн хөөш. Энүүгээр явган нүцгэн янз бүрийн нэг сэжиг бүхий хүн дөнгөрвөө гэж асуусан чинь явсан баха. Миний муу ганц морийг өчигдөр шин хулгай аваа явцсан байна гэдгсэн чинь чи хулгайчад хөл залгуулдаг чамайг шийтгнэ л гэдэггүй. Би одоо мэдсэн бол танд аль эзэний барьж өгөө зогсож явахгүй юу чи ямад баригддаг тийм шарт тос шээ. Чи Засагдхан аймгийн захиур төмөрт
Морь алдснаа мэдж гин үү гэл тэгнэ. За тэгээ ерөнхийдөө дүүм нь их л ядарч яваа байна да. Одоо явуулын хүний ганц морийг авсан гэж дотроо бодчиход нэг ёсондоо эдний баян итгэлтэй нутагт ирсэн учраас баян итгэлтэнд буугаад нэг хөл залгуулах унааны юм аргалнуудаа таа гэд явтаа монголчууд энэ үед их найрсаг байжтэй бие биендээ танихгүй нь хамаагүй ирсэн гичин зочиндоо найрсгаар хоол унд бариад чадвал тэгээд сэтгэлээрээ бас тусалдаг л байсан юм байна. Тэгсэн мань хүн угаасаа тэгээ жоохон найрында хатсан улгаач л та. За тийм ч байхгүй дээ гэвэж л одоо хошуунаас бичиг ирнэ. За энэ ч одоо хэнээр дуудуулт юм байгаа гэх маань шир нэлээд гүйлгээ ухаантай байжж бичиг үсэг мэддэггүй хот дураахгүйсэн юм шиг байгаа. Тэгсэн Эрдэнэ за би нэг дуудаад өгөхгүй та ийм ядуу зүдүү хүн бэжж бичиг бас мэднэ гэсэн мэднэ л гинэ. За тэгээ яах вэ? Одоо эн чин education одоо боловсрал гэдэг зүйл чи одоо аль ч нийгэмд одоо тэгээд тороогоо товоогоод гараад ирэх юм да. Нөгөө бичгийн дуудаж өгөөд ерөнхийдөө үлдэхээр болчихж байгаа. Чи ерөн нэг морь зэр авч эндээс явж яад юм дээ. Манай гэрээ хаяад аваа хаага босгоод бид нартай зөв нэг хэсэг амьдраачтай гэж гуйж байгаа цаадах чи өөрт нь эрэгтэй болохоор л тэгж яахгүй баян итгэл. Баян итгэл чи оройгүй баян хөө. Нутгийнхаа хүмүүсийг бүгднгийн цуглуулж байгаа л ингээл хэдэн хоньныхоо ноосыг харгачаа. За энэ ноос хяргалт гэдэг бол за багахан малтай айлд болол өдөртөө л газ нэг жүнжин гэл дуусчаар ажил штэ. Хич ч нөө бараг л багахан сумын наадам шиг том юм болж байгаа байхгүй. Тэгэхээр хэр баян хур баян бэ гэдг нь энэхүү сценаар ерөөхдөө харагдаж байгаа ба. Нөгөө шарсан маханддгүй шар зурхаач нямаагууч нь бас тэр итгэл баяны хамжлагт бас нэг айлал байгаа аахгүй юу зайлвал. Манай итгэлд яста хоншоортой. Үнэн мүжик. Яста манитиг болол тэгээд ажил хийснийхэн хэрээр болол айгүй сайхан ивент итгэдэг л гэд ярина. За энд бас нэг хаанаас ч мэдэхгүй нэг орос худалдаачны зарц гээд нэг Алия Педр гэдэг нэг бас жижиг дүр байгаа. Гэтэ эн чинь бас хөөхөө бас нилээн үзэгдэлтэй нилээн юмны гогцоог тайлсан дүр шүү. За оройнд ямар ч байсан тэгээд цөв хаях тэмцээн болоод ажил төрлөө бүгдөө дуусгацсан. Цөв хаяал тогложсэн чинь ийм гөгшин гараад ичиж бас би бинийгээ сонирхоо начнаа. Одоо бодвол яасан дээр надаас ч залуухан байсан л хүмүүс бололтой. Энэ үеийнхний царайдсан одоо яатсан ч юмтай базар байна. Нөгөө мөр эрдээ чи ихнэр долгорын чи нөгөө итгэл баян чи сонирхоо начт юм да. Айтайхан битэй дамшиг мэмшиг гэд олон юм яриад. За тэгээд оройн болсон чи энд нэг хорлоо гэд бас нэг дүр байгаа. Хорлоогийн нөхөр галсан гэд нэг энэ нэг доожоогүй ир байна. За орой болонгууд ингээ гадаа хамаагүй ингээ унтчихдаг байсан юм шүү амаа. Манайхан чи. Хоёлаа сайхан унтнаа гэдгсэн чинь. Хүмүүст итгэл баян чи яагаад байна? Долгорыг жоохон нэг л хондчгоод үзээд байна уу юу гэсэн чи. За тэр буянтай хүн яах вэ? Юугаа хин чи үтээр тамаа ахгүй. Хоёлаа сайхан унтий даа гэсэн чи. Би л ачаагүйдээ чамааг ингээл байж байгаа болохоос чамтай унтснаас бараг сарцаатаа унтсан дээр мэрхийтэй унтсан дээр ч гэдэг билүү. Хойш чи эр нөхрөө юу гэж байгаа ингээд энэ бас тэг хөөх хийсэн. За дараагийн өдөр нь болохоор зэрэг нөгөө захиур төмөр маань гараад ирсэн. Бас нэг газараас хідэн адуу хулгай хийсэн. Ядуучуудад хараач өгнөгөө явж исэн нэг бас адилхан нэг хулгайчтайгаа таарчнаа. За юу адуутай хүн явж байгаа вэ? Чиний адуу гэж хэлсэн дээрэмдэндээ гэсэн өвөн захиур төмөрийг танихгүй баларж байгаа байхгүй юу? Энэ нөхөр таваар шиж ингээ хүлээд дээш нь. За одоо чамаастаа нэрэ илгий чи суугалж төмсгөө чи жарж иднэ гэж зогсчихсон. Ар халахын алдарт сайн ир захиур төмрийг тарьсан бүү. Бистэ бодоо олгошглаа. Утсан чиний улаан амийн минь өршөө гээл тэгтээ. Энэ бас их алдартай эсцэн тийм ээ. Бурхан яасан ч жижиг антемтэй за гингүүтээ манай захиур төмөр яах вэ? Хээгүү сайхан ир учраас суллаж тавиал хамтрагчаа болготой. За яах вэ? Адилхан хээрээр дэр хийж хизээр гэр хийж байгаа хүмүүс байна да гэд. Гэтэл энэ мөн новшин ясан дээр ямар хулгайч байсан байх нь вэ? Хэнийг яаж дээрлэхээ мэддэг, хинд яаж дойлгохоо мэддэг, өөрийгөө яаж худлаа магтаж хүмүүсийг зайллах уу, тэрийгэ мэддэг. Ерөн орчин үед нэлээд байгаа хүмүүсийн төлөөлөл болсон дүр байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг иймэрхүү зан ааштай пялдаг амиа хуваа хичээсэн хулгайчууд аль ч нийгэмд л байгаад байгаа байхгүй юу? За энэ үеэр итгэлт баян ерөнхийдөө Эрдэнэт бүх юмаа даатахаа сууж байна. За энэ дөрвөлжнөөр тэмдэглэсэн гүүнүүд. За дундаа цэгтэй болохоор зэрэг хээлтэйгүү, хажуудаа цэгтэй болохоор одоо унахтайгүү болж байгаа юм да. За чи энэний учрыг бол гээд. Энэ бол бүр хур баян нөхөр заяо. Энэ тэндгүү одоо нутгийнхаа ядуу иргэдэд ингээ 20 30 100-аар нь ингээд малаа ингээд өгөөд өөрөө нөгөө өсгөж хариулж дийлэхгүй учраас тэгээд яг уу ямар ч байсан хэдэн төрний шан харамж өгөөд тэгээд дундаас нь ашиг олоод байжээдэг. Баас их айхтар гүйлгээ ухаантай хүн. За энэ удаадаа буян гэд нэг хөгшнөд ирсэн нэг 30 тонны малтаа муудаа 40 тонны мал ингээ маллуулдаг.
За тэгээд мал нь өсчүү гэд нэг хагас жилийн дараа ирсэн чинь за буянгой үннээ л хэлчихээн. Нэг хоноор шөл хийгээд дуудсан юм байна. Тэрийг өршөөчгүй гэд Эрдэнэгой хошуу өргөчнөө тэгсэн чинь нөгөө юу яриад байгаа ста тийм юм байхгүй. Ийм хариуцлагагүй ажил гэж юу байсан. Энд ч ста улсын хөрөг миний хөрөнгийг эдэн шамшигдуулсан байна. Наа тэр 30 малын туугаад өөр одоо тэр Нямаахан хаяанд аваачаад өг. Буянгойг одоо ингээд хоосон буурин дээр нь үлдээ гэтгсэн чинь нөгөө буянгой ч мал хишгээ үлдээж хайрлагсан. Ста тийм юм байхгүй л гэдэг. Гэсэн чинь буянгой яасан байх нь. Шууд буруугаар ойлгосон. Эрдэнэ рүү муу хаанаас ирсэн мэддэхгүй хар цагаач нь. Чи ста нэрээ миний хуваарч хоосорсон байгааг үзээд чи жаргах бах та. Чамааг ста үхлийн муугаар үхэх чинь би үзэхгүй ч миний хүү үзнэ. Хах тү гээл хараад. За энэ боён эмээний дүрээр бол ерөнхийдөө өөрөө юу ч хийж чаддгүй гэж өрөөлийг шимэгчилж амьдэрдэг. Нөгөө хороноос гэр өгөх хэрэгтэй байна. Хороноос гэр өгөө сайхан амьдэрчих гад нэдэг гэд яриад идэг авгаан л одоо төлөөлөл байгаа юм л та. Өөрөө юу ч хийхгүй ээж өрөөл босдыг одоо дандаа амьдралдаа буруутгадаг юм хүний л дүр. За Эрдэнэ нас хүрээ рүү явсан итгэлтийн авгаа хүрээ рүү явсан хайгуур итгэлтийн бага охиныг унтуулах га долгор гертэн орж ирсэн бухан бирүү ухан ишгийн тухай үлгэр яриа сууж байна. За тэгээ үлгэрээ ярьж байхдаа утас санаа наач яваад байгаа чаас аргагүй штэ энэ итгэлт баян чи орж ирсэн цагаас нь тэгэл баг хувцсан нарын нэвт шовт ингээд нэвтэлж хараад байгаа юм шиг амар жогтой хараад харна эвгүүцээд хүн чинь нэг сандраа паникэнд орд юм байгаа зү. Тэгэл ухан ишиг бухан бирууга хойлол гутгаад теста гуцаж өгнөө манай долгор чинь. Баян итгэлт ч яхав те олон хүүхэн суг руугаа ороод гаргаа сургацсан хүн болохоор хүүхнүүд ингэчлээд ингээл хараас сууж байна. За яг тэгэд гараа явахын даваан дээр байрж аваад бамбардад аждсан байгаастай манай долгорыг эсэргүүцэн гэж байдгүй мүү. За яг энэ байдлыг нөгөө хорлоо галсангийн ихтер харцсан. Гадаа нэстэ хэлхүүгээ хэлнэ чамд гэ. Энэ бас нэлээ одоо орчин үеийн эмэгтэйчүүдийн зоригтой төлөөлөл болсон. Үгээ хэлхүүгээ хэлцдэг бас нэлээ атмаа. Асмаа барин эмэгтэй л дээ. За тэгээд итгэлтэй гараад ирэнгүүт. За Эрдэнэ бол танаа галсан чинь биш шөө. Чи охин насын минь өдөж өгчингүүтээ галсандаа намайг ихнэр болгоод богтлоод өчгсөн. Ясан дээрээ хүүхэдтэй болгосон хүн нь чи шүү намайг. Эрдэнэгой чамд ч нэг талхилаад байхгүй шүү. Чи буруу юмараа л оролдлоо доо. Долгор яг чиний доор ороод твтлээ гэж бодоход Эрдэнэ ирээд бол над толгойг чинь цөм зохин шүү улгаачаа гэсэн чинь. За. Чи одоо бити илдэв юм хонд хошуу дүрээ яваад бай. Мама татаарай гэлтгтээ. Хорлоо чамаа татхаар хүүхэн биш ээ. За эсцэн солигдоход захиур төмөр маань хідэн адууга туусаар н хамтрагчтайгаа цуг. Зүгээрстэй гамсгаагүй элдэж хөөгөл одоо нэг хошуунаас нөгөө хошууроо дамжаад явж итэл. За нөгөө хамтрагч нь олох гар мөнхөө муута чөмөггүй. Угаасаа муу хэдтэй шээсэлтэй энэ үхлээ жоохон амралтаа л гээд. Угаасаа харваас энэ угаасаа ямар ч ирийн шинж хүний хөгийн царилсан юм. За дараагийн сцен дээр Баян Павлов эхнэрийнхээ хамт Аля Педригээ дагуулсаар баян итгэлтэнд ирдэм аа. За энэ хоёр бол ерөн гаднаас харагдахад бол ууж наригч байгаа хүмүүс шиг харагдаж байгаа боловч ясан дээр улс дөр за ажин түжин байдал 8 панц хэрвээ ах уу тэр талаараа л ярилцсан. Ерөн энэ үеийн хүмүүс ерөн ууж наригж байгаа юм шиг хэрний ажил төрөл ярих нь их байсан юм уу та. За энэ байдалсаа одоо үеийг хүртэл ерөн үргэлжилж байгаа. Гэтэ орчин үеийн манай мундгууд бол ер ингэж ариг дарсан ухаа болчихсон ажлыг бол ажлын түвшинд гүйцэтгэдэг болсон гэдэгт бол би итгэлтэй байна. За тэр яг уу кинорогоо эргээд оръё. За тэгээ чамд намайг цогтой харих байна уу гал нөгөөх нь чамд час байна уу гал. За энд бас яаж зүгээр ах уу мортны шиг явгандаа ихчээр нөгөө Эрдэнэ Аля Педр хоёр чинь бас нэг юм болтолцаа сууж байна. Тэгэнгээ Педр танаа Монгол улсын бодлого айгүй буруу явагдаж байна. Энэ цагааны хааныг бол дагах тийм ээ. Улаан цэрэг гэд нэг цэрэг байгаа. Тэр бол мундаг гэд ингээд ерөнхийдөө бол маш том одоо улс төрийн том мэдлэгээ хуваалцсан. Тэгсэн чинь Эрдэнэ тэгдэггүй ч дээ. Эзнийгээ дуутахад год үсрээд босчээж ямар ч их юм боддөг юм дээ гэсэн шүү юм бодно. За энэ зур нөгөө таваар иш чинь нөгөө зэвүүн гар захиур төмрийн маань хутгалж хайчаад хамаг адууг нь туугаад алга болноо. Унаж аваад морой ханилж аваад нөхрөө гэдэг л болж байгаа. За яг гүцээ чи гэсэн санаатай л хэлсэн баг. Тэ арай амжаагүй нөө хулчхар аймхаа юм болохоор алга болж байгаа. Тэгээ төмрийн маань хээр баг өглөөт байхад нэг өвгөн олж ирээд охинтойгоо цуг имжлээд тэгээ тэнхрүүлнэ. Ер нь бол хүнд одоо 100% ингэж өөр шиг итгэж болтгүй жишээ гарч ийн. За Аля Педр бас тэгэл ирсэн. Надад нэг аятайхан буу хэрэгтэй байна. Нэг аятайхан унлагны морь хэрэгтэй байна. Би одоо Орос руугаа буцахаар болсон гэл тэгнэ. Яасан бэ гэсэн. За улааны арим ер нь бол үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээ би одоо тэдэртээ очиж хэл үргэж ерөөхдөө тос олох хэвээр гэд.
Тэгээд нөө Эрдэнэс гуйна л да нэг морь надад олж өгч чадах уу гэх. Тэгээ Эрдэнэ итгэлтээс л гуйж байгаа. Нэг морь өгөөч надад гэсэн. Итгэлт. Үчи ямар хамаатай энэ миний хажууд байж байгаа юм чи дуртай морь унаал байж гэнэ үсттэй. Заавал хувийн морьтой болж яах гээд байгаа юм. Энэ их ер их аргатай. Ашигтай үнтэй л үнтэй байна уу гэхээс ш ер нь болж игэл хүний гар дээш нь харах дургүй хүн. Ер нь нийт баячууд ийм байдаг юм шиг байна. За тэсэн чи бадарч тахаар. Яста нөгөө хорлоо үхний чи эргүүлдэж гүйж агаад Эрдэнэтэй таарчнаа. Тэгээ Эрдэнэ хорлоо ирж үгээр идэл. Тарч тахарч бас яаж зүгээр ах бас үгээр идэл. Өгсөн чи ер нь хоншооргүй чөмөггүй ирдөө өгсөн. За хоёлаа барилдаад үзчих. Хэрвээ би ялах юм бол чи надад морио өг. Чи ядвал надад юу өгье гэсэн чи нөө хорлоо. Би энэ алтан бөгчөө өгье гэлт хийдгээ. За тэгээд манай бадарч тахар Эрдэнэ хоёр чадаа барилцаж аваад барилдаж өгөндөө. Хөөш шигнээсээ барилдах гэж байгаа шүү. Орчин үеийн барилдаан биш шүү. Манайхан бити. Буруугаар ойлгохороо. Гомо момо биш шүү энэ ирж байгаа. За тэгээд морьных нь амгаанд нь манай хорлоо бүгжээ зүгээд одоогийнхоор бол ерөөдөө бооцоотой үзээд байгаа юм уу да. За мэдээж ойлгомжтой л дөө. Эрдэнэ угаасаа тэгэл ялна штэ. За тэгээд бадарч тахаар нилээн бантаад за хөө амданд бити хэлээрээ хөө. Ямар ч байсан тэгээд би бол үнэнчээр чамд бооцоогоо өгөө гэд морио өгөөд Эрдэнэд явуулна. Эрдэнэ мэдээжтэй ганц санд Петртэй нөгөө морио ч өгж яваалаа. За нутагтаа сайн хүрээрээ гэд одоо явуулдаг. Ер нь тэгээд эцээцт баян хүн хүнд тусалдгүй, ядуучуудаа тусалдгаа гэдгийг одоо хүний сэтгэлийн одоо илэрхий илэмжийг одоо энэ хүү кинонд гаргаад байгаа юм да. Гэхдээ одоо орчин үед бол баян мөртлөө сайхан сэтгэлтэй хүмүүс бол их болсон гэдэгт би итгэлтэй байна. Дараагийн удаад бадарч тахар чин бас л нөгөө хорлоог илдээстэй. Хоньны бэлчээрт нь байрж аваад одоо сонгонд тохиж байгаа юм уу яах гэж байгаа. За хорлоош тийм амар сонгонд болдог хүүхэн биш ээ. Аашцан авир ихтэй. Уурлал мориндоо суугсан чинь нөгөө эрэгтэй хүн л болсон хүчтэй. Байрж аваад яг бавдгийн даваан дээр нөгөө уртлынх нь уулны одоо ой дотор нөгөө төмөрчин зайлуу сэгцэн гинт сонсоод нэмэгтэй хүнийг л нэг дээрлэхэд байгаа юм шиг сонсогдоод гүүгээд очноо. За тэгээ очингуудаа мэдээж одоо ганц би одоо сул дорой эмэгтэй хүнийг нэгмүү гарлаа одоо дээрлэхэд байгааг харангуудаа ой болооч гэ дээрээс нь зүгээр өсөртөл нь тэврэл босгоод ирдэм байгаа үстэй. За нөө өсөртөл тэвэрдэг хэсэг нь одоохондоо арай гараагүй байна. За одоо гарнаа. Энэ үеийн киноны бас эротик хэсэг тасархай. Мо чи хулгаач өөрөө ингэж баригдаад ирэх гэсэн чи яах тараа эмэгтэй хүн дээрлэхтэй ам гол чи бүтэн байгаа дээр эндээс зайл гэл. Одоо тэг гав ганцаараа юм чи яач чадахгүй штэ. Угаасаа бадарч тахаар үнэхээр одоо төмрийг дийлэхгүй заяа. Тэгэл зайлвал бадарч тахаар ч өстө нэр. Үнэхээр бярн үрхгүй учраас тэг шарн гоцоогоол явна да зайлвал. Одоо яа их одохгүй чамайг олоолаа ирж байгаа барьж хорноо муулгаачаа гэл. Яваад үт. За ингэж ерөнхийдөө галсангийн ихнэр хорлоо одоо захиур төмөр хоёрын хайр сэтгэл үүсэж байгаа юм л да. Угаасаа галсантай ч энэ хорлоо ямар нэг хайр дурлалаар суусан ч штэ. Ер нь бол баян итгэлт хүчээр суулгацсан юм билээ штэ. За энэ зур Эрдэнэ одоо итгэлт баян хоёр ч одоо хүрээнд дэрж 8 алцаад одоо нүүдэл чин тэгээд нөгөө нэг малынхаа хідэн буюу ноос үсээ зараад оронд нь мөнгө болгонгуудаа нэг боов шовхон торог дурдан элдв хангаа юм хийд юм болгож авд юм уу да. Тэгэнгүүтээ бас ерөнхийдөө найрлнаа. Хүрээнд ирсэн гарууд одоо тийм мэдээж нөө хотод ирсэн гарууд ноолуураа төлөөд оройн шоуддаг гэдэг шиг тэгэл одоо хүрээнд ирж ноолуур ноосоо тушаачаал одоо шоудчил байгаа юм л та. Тэгсэн ингээ хүмүүс хүрээний баячил харчаал энэ одоо хаанхын баян гэхээр юм том юм яриад баярхаад байгаа. Яадаг хүн гээл одоо их сонирхон. Энэ дунд хүрээний баян ноёнд хар багада бохлогдож очиж ихнэр нь болсон залуухан авхаа Эрднийг их сонирхноо зүгээр. Аста нэрэ жүнсэнд хийсэн арх мэлтэлцүүлж барайл. Эрдэнэ чи дуудуулаач гээл. Эрдэнд сайхан дуулах нь. Эрдний дуунд уяраал. За нөхөр нас бодолт марталт бол байгаа штэ. Гэтэ яач чадахгүй. За тэгээ толгой өвдөд нэгсэн нэрээр гараал. Энэ рүү хаан таяал. Ямар сайхан шүнвэ. Йой бүр согтчлаа энэ гэж танаа энэ хүрээч шаал утаатай юм сайхан байгаа хоолаам хорсоод гэсэн. Гэхдээ одоо ингэ ботход энэ үед ч гэсэн ерөн Улаанбаатар хот чинь утаатай л байсан юм биш үү дээ манайхаа. За тэгээд дотор бол яахавтай тэгэл том улс төр яриад хоорондоо маргалтаал. Тэр цагаан хааны ч зөө улаанд нэж зөө. Ер нь манай богд яах гээд байна гэл том цэцрэгсэн согтуучууд их байгаа. За тэгээд ерөнхийдөө ажил үсээ бүтээгээд жингээ тэгээд нутаг буцаж байгаа юм да манай хоёр.
Явах замдаа хүрээний захаар явж итэл нэг хүн гуйлахгүйгаа зогсож итэл ядаж хахад яар гихчээр нөгөө эрдэн чин таньчнаа нөгөө буян имээ үдээ. Буян өгшнөөс итгэлд одоо малаа нүүр буруулж авснаас хойш одоо утгаараа жинхэнэ гуйлах чин болоод хүрээн дээрээд гуйлахгүйгаа сууж идэг байхгүй юу. Тэгээд эрдэн танингуудаа хүй чин буян гоё юу да гэтгсэн чин буянт минь юм хайрл гэд өрөвдмөр царай гаргаж сууж ийснэ. Гинтхэн одоо эрднийг танингуудаа муцгаач. Чи ястаа нэрэ миний махыг туслаад чи жаргаж гинэ. Гайгүй явахгүй үхэж чэтгэр болоод очиж чамайг шаарч идэндээ гэл муухай бахирдээ. Ай. Хүнтэй хэдий хөгшөрсөн ч гэсэн ухаан муутай молгоо болвол таних чигээрэл төгсөх юм да чаавас. Юу ч хэлэхэд дээ. Харин хүний хувь заяа гэж. За дараа өдөр нь хорлоо одоо тэгэл ус зөөхгөө зайлвал ядарсан сул дорой эмэгтэй хүн чи ийм их усыг ганцаараа зөөж дийлэхгүй шүү дээ. Нэг асmaan ламал туслаад байгаа юм л та. Тэгснэ гинт элемдол анаач. Хорлоо би чамаа өдөр шөнөгүй боддог. Чи намайг боддггүй гэж бариад авсан чи тас идэл налгадаад. Хоншортой үхээ. За одоо таамуусаач худалдаж та дээрлхүүлж яадаг цаг үе өнгөрсөн шүү. Дараагаадаараа холхон багаарай. Зүр бүлэн шүү, шулан шүү гэл тэгсэн чинь тэрийг нь эрдэнэ харчтээ. За тэгээ эрдэнэ эрэнгүүтээ чи одоо нөхөртөө хүн бэчэж энэ асман лам амтай яах гал ингээл заваарч идэм дээ гэх. Ваас эрийг бэчэж хог живэн дуртай дугаал инэз. Өг нь бол хорлоо чи өөрөө нь оролдохгүй болол дугаал бай гэсэн штэ. Гингүүт нь гинт нь хорлоогийн чи хор шарн гоцоогоод дурган өрөөдгүй. Чи ихнэрээ итгэлтэй яаж заваарж байгааг мэдэхгүй чи юу бас миний эрэхт оролцсноо гайгүй чивтэх байлгүй гэсэн хорон үгийг унгаачаад яваад өгнө. За энэ үг бол эрдэнд мэдээж маш хүнд цохилт болно. Ч одоо юу болчихв доо гэж бодоод гэртээ орж ирээд алдарт сцен. Үнэн үү гэл асуусан чинь хорлоо. Үнэ гэл хэлтий. Тэгсэн чинь ганцсандаа барьж аваад бузар им гэж хэлээд л тэр чигээр гараад алга болчихно өө. Бас тэгж чад манай эрдэн чи нилээ сэтгэлийн диското гар байгаамаа. Шууд гарч явангуудаа ухаан сөхөөгүй шууд итгэлтээр давхиж очиод нүүр нүдгүү толгоогоороо ташуураараа тас балбал яг тамирын гол руу дарвайтал нь барьж аваа шидхийн аагуур орхиж хайчаал тэр чигээрээ өг дуугүйнө долгорыгаа чаяад хүүхдээ чаяад энэ нутгаас яваад өгч байгаа юм л та. Гэтэ яасан эснийг нь бас ингээд лавлаж асуудгүй ярилцдаггүй юм. Үнэн тэнэг монднууд юм а яайдаа байз. Итгэлд жаахавт шарантаа мөө балиар цагаач идэ ста чамайг да би гэж орилол гоцорно өөр яах вэ та бас. Ир хүнд ч гэсэн бас биеийн тийнхээ байх хэрэгтэй юм шүү. Нөгөө мө галсан гэж хорлоо хаяа явц. Загвар төвөртөө сууц. Галаач өрдөж чадахгүй, хоолооч хийж чадахгүй. Гар хүлээ авч хайчингуудаа мөн хорлоо минь байх та сайхан байж билээ гэл уйлаа сууж яадаг байна. Арчаагүй ч хэр болтой. Гэхдээ нэг бодлын арчаагүй ч гэсэн бас ер нь бол их эвдэлэхгүй хөшг аятайхаа аваад явчвал хүний үгээр номоо хүн байгаа байхгүй юу? Даанч тэгэл хорлоод илүү л одоо хүчтэй эр хүн эрэхтэйс учраас энэ муу галсангаа хаяа явж байгаа юм л та чаавас. Тэр нь бол галсантай амьдрах юм бол дээшлэхгүй л дээ. Тэгээ тэгсийгээл нэг нормалтаа л байж явах байсан баг. За энэ зур итгэлд орж ирнэ. Юугээ заваараад усан нүдлээ дараагаа суугаад байгаа юм даа чи гэж. Хорлоо минь л бодогдоод байх юм даа. Гэлүүлнэ. Тэгсэн. Гэчи ингэ солиорж байхаар үгүй энэ доолгортой гэтгсэн. Нөө тийм юм байхгүй. Чи ядахгүй л дээ чи. Гэсэн чам шиг юм чаддгүй мөө гэл гараа явна да. Ер нь бол галсан хаа очиж бас үнэн ч шудраг тийм ээ. Бас цэвэр ариун сэтгэлтэй. Тэгээ бас эвдрээгүй. Ер нь ийм хүний шинжил байгаа даа. Гэтэ энэ чинь киноны сүүлд бол ардын хувьсгал ясны дараа нэлээд томорноо энэ галсан бас болоогүй. Үний чанд таних болоогүй. За тэгсэн яасан байх нөө хорлоо чинь хөөхөн хүүтэй болцсон. Төмөртэй маш аж шаргалтай амьдарч байна. За энэ зур нөө эрдэнчи яхавтай солиороод галзуураад сэтгэлийн дискогоороо янз бүрийн имийг явуулсан ч одоо хүрээнд ста зодоо нүдээ игээд ариг тарс эргүүлээ жинхэнэ алангаа алдсан явж байхын нөгөө нэг баян ноёны чинь айгүй амир ханд хаяад байсан хүүхэн чи олоод харчтай байгаа зү. Энд чинь нэг орчин үеийн нэртэй хүүхмээсээ хэн блэ нэр нь орж ирдэг удахгүй. Мэдхээрээ та нарт хэлээ. За ста тэр олж харангуутаа ста эрднийг жинхэнэ бариад авт юм уу сте нөө баахан гамингуудад баригдсан гүлээгээ зогсчихсан чинь за хэдийн анчаа эрэхтэй тэрийг өгье би наад хүнээ сулал гэл тэгэл
Айгу үнтэй янчаа хэлсэн чинь нөхөр нь гүйжтэй арай үнтэй биш өчгүй айгу өг алийг өгөөт судалж авъя гэл. Энэ хүүхэн бас тэгж жагаад энэ мүү хөгшин ноёныгоо бөөр дээрлэгээ толгой дээрээ сууцсан. Тэгээд гэртээ авчраад халамжлал. Энэ дэр одоо энэ киноны хамгийн эротик сцен гарна. Шууд уруул дээр нь үнсэж яа энэ үеийн кинонд л байдгүй л сцен байсан ба. Тэгэнгүүт нь нойрсож бөө одоо цасангуй шиг эрдэн сэрж мэрж Тэгэл би одоо хар залуудаа ингээл баян ноёнд богтлогдож очоод хайр дурлалын жаргал гэдгийг үзэхгүйгээр өдий хүрчлээ 30 нас хүрч байна. Би баярлаж жаргаж сингэх ирэхгүй юм гэж юу гэж байсан чинь. За яах вэ? Хүүхнүүд ихэндээ ингэдэг л юм гэд ер нь их нөр өгөхгүй. За нэг харсан нөгөө төмөр маань шоронд орцсон байна. Хорлоо хідэн шөнө хідэн өдөр одоо ууггүй хөөцөлдсөний эцэст ингээд төмөртөөгөө ингээд биеэр уулзж байгаа. За тэгээд эрдэн засгийн унгаа дуулаад одоо чимэн сайн уу? Хүмүн сайн уу? Аава гэж дуудаж гин үү гэдгсэн. Аава гэд бүр хашгирдаг болсон гэж хэлж байгаа. Ясам дээрээ хүүн нас орчихсан байт. Юунаас ч болоод өнгөрсөн. Кинон дээр нэг сайн нэг дэлгэрэнгүй гардгуу маа. Тэгэл энэ хорвооч яасан хатуу юм бэ одоо. Нөхрөн шоронд өрн өнгөрчихсөн. Би гэдэг амт яалтай билээ гэл. Арай гэж нэг юм жаргалаа гэсэн тэгэл одоо бас л хэцүү байгаамаа. Манай хорлоогийн хувьд бол. Тэгэл одоо энэ үеийн хамгийн тренд болсон хурган дотортой дулаан дээл өмсүүлэл. За ямар ч гэсэн ингээд хэдхэн минут уулзаал ингээл ерөн хагцж байгаа юм л да. Энэ үеийг их гоё дурлалцснаа. Айгуу тийм арайхан хөөрхөн харагдаад байна. Тэгээ нэг сайн үнсэж аваад хацар дээр нь тэгэл хорлоогоо явуулж байгаа юм да. Амьдралаа гэж. Тэгээ энэ шорон гэдэг зүйл бол ямар ч шииртэй эрийг болвол тэгэл ерөн мохоодгол зүйл юм шиг байгаамаа. За нөгөө залуухан хүүхэнтэй уулзснаас хойш одоо эрдэн чин томроод л одоо нөхрөөр нь ямар ч байсан яриулж мариулаад наагур цаагур нилээл арын хаалгацсан болол та цагааны барон өнгөрний одоо цэргийн нилээн том жанжин дарга болсон. Өөрөө ч хүрээ сүүгээтэй булгаач л та манай эрдэнч. Тэгэл хідэн гамингууд чи ста нэр хүрээнээс хөөж гаргаал томорцсон явж байна. За ер нь бол энэ цагаантан гэдэг чинь маш зөв. Одоо орсууд чинь маш мундаг хүмүүс байт юм байна. Бүр гүн бат итгэл төрсөн. Тэгэл явжсэн чинь нэг хэсэг гамингуудыг одоо барьж явжсанаа нэг тийм гимгүй иргэнийг л одоо ингээд энэ цагаантнууд чинь бас цаацлах гал. Тэгээд авсан чинь энэ яагаад энэ хүнийг одоо цаасалж байгаа гэсэн чи одоо татвар төлөөгүй наадах чинь одоо эсэргүү хэрэгтэн гэсэн. Гөө энэ чинь зүгээр л хүн байж тээ. Яагаад энэ хүнийг тавьж явал наад хүнээ гэсэн чинь чи юу гинэ тийм юм баахгүй гэсэн чинь та нар чинь яста манай талын бид нар туслахаар ирсэн хүмүүс байна гэж бодсон чинь биднээсээ бүр ингэж яста дартагдан толтол бас ялгаагүй гаминтайгаа ялгаагүй хулгайчуд байсан байж тээ гэл. Бороо өнгөрний цэргүүдийг буудаж алангуудаа ахаад урагчтээ манай хүн ер нь аргаал болохгүй хаана байхаа л мэдэхгүй байх газараа байхгүй бол төөрөлдөд яваад байгаа юм л да. Энэ зөөр нөгөө хаягдсан доолгор хүний нутагт гүний хошуунд харж хайхрах хинч байхгүй нөхөр нь тэгээд буруу ойлгоод хаяа явцсан. За буруу ойлгох ч яхав та ер нь бол зөв л ойлгосон л да. Тэгээ уучлж бариач. Тэр чигээр нь ярилцаачгүй хаяа явцсан. Бүр нэг гунгийн далаа болцсон. Хүрээрөө тэлтийн хөө өөрийнхөө хүү хоёрыг ирэх гээд ингээд явж гэнэ чаавас. За энэ зур нэг итгэлтийн хүү хонгортой тааралдна. Хүү чи юу хийж байгаа юм гэдгсэн. Одоо юу яасан штэ. Танаа хүүтэй би ингээд салсан. Бит хоёр одоо дахин уулзъя гэдээ энд мод тариад үлдээсэн. Тэгсэн одоо манай Батын маань модыг сайхан ургаж чинь Бат маань хямартай сайн яваа юм байна гэд хэлсэн чинь сэтгэлээр унж. Хорвооч ёстой. Ямар хүний зовлонд цадаж ханддгүй юм бэ? Яасан хатуу хорвоо вэ базар. Одоо ингээд нөхөр нь байхгүй, хүү нь байхгүй. Тэр амьдрах хэрэг байна уу даа гэл. Тэгэл ер нь болол ер хүүгээсээ л болж амьд яваад исэн штэ энэ долгоор чинь. Тэгээ ер нь бол эцсийн найдлага нь өөрийг нь гих нь хорвоо дээр хинч байхгүй болсонтай бүрэн эвлэрээд. Сте эморлын туйл цэг болол. Тэгээ ер нь бол биеийг гаргуунд нь хаяад амиа хорлохоор явж байгаамаа манад болохоор. Тамирын голд одоо ерөөхдөө шар ус бууцсан хавар цаг ирж байгаа бол тест улаан ногооноороо эргэлдэж байгаа. Яг энэ цаг үеэр тэл гизэг үсээ задгаалал манад болохоор маань тамирын голд одоо үүж өгснээр энэхүү тунгалаг тамир киноны маань 1-р анги төгсөж байгаамаа. За тэгээд үзэгчд маань тунгалаг тамир киногоо үнэхээр бүрэн ихээр нь хүлээж авч үзхийг хүсэх юм бол YouTube дээр боловсрал телевиз маань
дуу дүүрсний өндөр түвшинд одоо илүү сайжруулсан HD хөлбраар оруулсан байлээ. YouTube дээр ердөө тунгалаг тамирыг хайгаад үзэхэд бүх ангиуд нь гараад ирнэ. Та хамтдаа байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараа дахин уулзъя.